бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ хэрхэн үдслэнтэй эмэгтэй болох талаар зөвлөгөө мэдээллийг хүргэе. Эмэгтэй хүнд өөрийгөө сайхан харагдуулж мэдэрч байх шиг үн цэнтэй хүсгэр зүйл гэж байдаггүй. Эмэгтэй хүн бүр үдслэнтэй гэрэлцэн харагдахыг хүсдэг. Гоо сайханчид болон арсны эмч нарын үзэж байгаагаар жинхэнэ үдслэнтэй эмэгтэй байна гэдэг нь зөвхөн олон давхар нүүр бодолт биш, харин эрүүл арс, зөв арс арчилгаа болон дотоод эрүүл мэндийн нэгдэл юм гэжээ. Олон улсын тэргүүлэх гоо сайхны мэрэгчлэнүүдийн зөвлөж буй эмэгтэй хүний ямар ч үед өөртөө итгэлтэй, гэрэлтэй харагдуулах зөвлөмжийг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь гоо сайханчдын зөвлөж буй арс арчилгааны суурь. Арс өнгөлөг толгор байх нь үдслэнтэй харагдахын 80% шийддэг. Орчин үед гоо сайхны салбарт богино хугацааны төгс харагдалтаас илүү арсны суур бүтцийг эрүүл чиглэг байлгахыг чухалчилж байна. Гоо сайханчид болон арсны эмч нарын зөвлөдөг арс арчилгааны суурь нь маш олон шатлалт, өнтөг бүтээгдэхүүн хэрэглэхтэй биш, харин арсны үндсэн 3 хэрэгцээг зөв хангахад оршдог байна. Үүнд цэвэрлэх, чийгшүүлэх, хамгаалах арс арчилгааны арга юм. Арсыг дутуу цэвэрлэвэл үхэлсэн эс, тос, бохирдол хуримтлагдаж, батгшил нөхцөлтийг үүсгэдэг. Харин хэтрүү ширүүн цэвэрлэвэл арсны хамгаалтын бүрхүүлийг гэмтээдэг байна. Хэрвээ та өдөр бүр нарны тос эсвэл нүүрний бодог хэрэглэсэн л бол заавал давхар цэвэрлэгээ хийгээрэй. Чийгшүүлэгч нь таны арсыг залуу, эрүүл, эрч хүчтэй байлгахад тусалдаг бөгөөд өршлөнөөс урьдчилан сэргийлнэ. Судалгаагаар арсаа тогтмол чийгшүүлдэг хүмүүс хуурай арстай хүмүүсээс хамаагүй бага өршлөө үүсдэг болохыг тогтоожээ. Арсны хамгийн эмзэг хэсгүүдэд нүүр, хүзүү, чэйжний хэсгүүд ордог. Тиймээс байнга чийгшүүлээрэй. Америк арсны мэрэгчлэнүүд өглөө бүр SPF 30 болон түүнээс дээш нарны тосод хүрэхийг номер 1 гэж үздэг. Энэ нь арсны уунжилт, хөгшрөлтийн толбоос хамгаалах хамгийн шилдэг арга юм. Тиймээс нарнаас хамгаалах тос түрхэх, нарны малгай өмсөх, шүхэр хэрэглээрэй. Ингэснээр 60 жилийн дараа таны нүүр, чэйж, гар дээр гарч ирэх хөгшрөлтийн толгоны хэмжээг багасгахад туслах болно. Унтахаасаа өмнө үргэлж нүүр бодолтой арилгаарай. Ишнээ ядарч оройтсон ч гэсэн нүүрний бодгаа арилгаж хөвшөөрэй. Орой бүр унтахаас өмнө нүүрний бодог, тос, агаарын бохирдлыг эхлээд тосон цэвэрлэгчээр дараа нь зөөлөн угаагч хөөсөөр угааж хөвших хэрэгтэй. Бодогтойгоо унтах нь арсны нүхийг бөглөж хурдан хөшөрөхөд хүргэдэг. За хоёрдугаарт нь бүтээгдэхүүний зөв сонгох. Гоо сайхны салбарт үнэтэй брэнд эсвэл гоёмсог сав баглаа бодлоос илүү бүтээгдэхүүний найрлагыг уншиж сурах нь хамгийн ухаалаг алхам юм. Тиймээс шинжлэх ухаанаар батлагдсан дараах идэвхтэй найрлагуудыг арс арчилгаанд оруулахыг зөвлөж байна. Өглөөний арс арчилгааны гол зорилго бол арсыг өдрийн турш нарны туяа, утаа, стресс зэрэг гадны сөрөг нөлөөнөөс хамгаалах явдал юм. Тиймээс өглөөгөөр витамин С, нарны төсийг хэрэглэнэ. Витамин С нь арсыг гэрэлтүүлж хамгаалах үйлчилгээтэй. Түүнчлэн витамин С нь нарны төсний хамгаалтын үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг. Шөнө хүн унтаж байх үед арсны эсүүд хамгийн эрчимтэй хуваагдаж өөрийгөө шинжилдэг тул хөгшрөлтийн эсрэг хүчтэй найрлагуудыг орой хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Иймээс орой ретинол болон чийгшүүлэх тос хэрэглэнэ. Ретинол нь өршлөөг бүдгрүүлж коллагенийг идэвхжүүлэх үр дүнтэй. 3-дугаарт нь натурал бодол таныг үдслэнтэй болгоход туслана. Үл үзэгдэх натурал бодолт нь сүүлийн үед дэлхийд дахин тренд болоод буй яг л огт будаагүй мэт хэрнээ цаанаасаа гэрэлтсэн маш цэвэрхэн эрүүл харагдуулдаг бодолтын техник юм. Орчин үед хүнд зузаан кремнээс аль болох татгалзаж байна. Тиймээс зузаан суур кремний оронд хөнгөн бүтэцтэй BB крем эсвэл чийгшүүлэгчтэй өнг дагуулагч хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн хацар дээр үйл явдлыг ягаан туяа тавьж уруулаа чиглэг байлгах нь эрүүл, залуу, цэвэрхэн харагдуулдаг. 4-дүгüрт нь биеийн зөв галбар ба үс арчилгаа чухал. Үсэлэндээ харагдахад зөвхөн нүүр царайнаас гадна биеийн хилэмж маш чухал үүрэгтэй байдаг.
биеийн байрлалын хүчийг мэдрээрэй. Цэг зогсож зөв суух нь таныг илүү туранхай харагдуулж өөртөө итгэлтэй булчингаа бэхжүүлэхэд туслана. Судалгаагаар нуруу цээх мөр тэгш алхдаг эмэгтэйчүүд бусдаас илүү дур булаам, өөртөө итгэлтэй харагддаг болохыг тогтоосон байна. Мөрөө хойш нь нуруу руу ойртуулж ихцлээд чэйжээ нээж бардам алхаараа. Усны тайралт дөнгнөөс илүү ус нь хэр зэрэг эрүүл намирсан байгаа нь чухал юм. Тиймээс 7 хоногт нэг удаа усан дээр тэжээлийн маск тавьж усны хуухны цусан хангамжийг сайжруулах хөнгөн массаж хийж хэвшээрэй. 5 дугаарт нь дотоод гоо сайхан. Дотоод гоо сайхан гэдэг нь сэтгэл зүйн амар амгалан, дотоод эрхтний эрүүл мэнд болон эсийн түвшний тэнцвэртэй байдал таны гадаа төрөх арьсан дээр шууд тусан гэрэлтгийг хэлнэ. Гоо сайханчдын хэлдгээр арьс бол таны дотоод эрхтний тойл юм гэжээ. Шинжлэх ухаанд ходоод гидсний эрүүл мэнд арьстай шууд холбоотой болохыг баталсан. Гидсний ашигтай бактериуд устснаар биед өрөвсөл үүсэж энэ арьсан дээр батга, улаалт, экзем болон эрт хөгшрөлт хэлбэрээр илэрдэг. Тиймээс эсэглийн хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд кимчид хараг зэргийг хэрэглэснээр арьсыг батгслаас сэргийлж өнгийг нь сэргээдэг. Түүнчлэн өдөрт хангалттай ус сууж 7-8 цаг чанартай унтах үед бие махбод арьсыг өөрөө залуужуулж байдаг байна. Таныг нөхөн сэргээж эрч хүч өгдөг хоол хүнс идэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Таны хоолны дэглэм таны гадаа төрөх байдалд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс антиоксидант болон чухал тэжээдлэг бодисоор баялаг жимс хүнсний ногоог хэрэглээрэй. Гоо сайхны нойроо аваарай. Нойр таныг сэргээж сэргийг төрхийг өгдөг. Шөнөдөө 7-8 цаг унтахыг зорих хэрэгтэй. Хангалттай хэмжээний ус уух нь таны арьсыг эрүүл чиглэх харагдуулж, эрч хүч, хоол боловсруулалтыг дэмжиж, цатгалан мэдрэмжийг төрүүлэн хит их идэхээс сэргийлдэг. Өглөө бүр болон хооллохын өмнө нэг аяг ус ууж хэвшээрэй. Өөртөө анхаарал тавих нь чухал бөгөөд та үүнийг хүртэх ёстой. Өдөрт 5 минут өөртөө чимээгүй суух, дуртай хөгжмөө сонсох, эсвэл өглөөний дадлаа тогтмол хийх нь стрессийн даврыг бууруулахад тустай. Хэдхэн минут ч гэсэн дасгал тогтмол хийгээрэй. Дасгалын ач тус хязгааргүй юм шүү. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний бие улам бүр хөдөлгөөнгүй болдог. Багц гисэн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр хөгшрөх тусам таны бие танд талархах болно. Дотоод гоо сайхан нь таны эрүүл мэндийн ухаалаг сонголтуудын үр дүн бөгөөд энэ нь ямар ч үнэтэй будгаар орлуулшгүй жинхэнэ үзэсгэлэн танд бэлгэлнэ. Үзэсгэлэнтэй байна гэдэг нь өөрийгөө байгаа байдлыг хамгийн эрүүл, хамгийн цэвэрхэн хувилбарт хүрэхийг хэлнэ. Хөгшрөлт бол зайлшгүй боловч цагийг удаашруулж эхлэхэд хизээч оригддоггүй. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.